За сайн байцгаана, дараагийн бичлэгээр уулзч чадаа баяртай. За тэгээд энэ удаагийн бичлэгээрээ би дахиад нэг гоё уран барилгын талаар ярих болно. За тэгээд хэдүүлээ бичлэгэнд орцгоё. За бүгдээ Америкийн нэгдсэн улсыг зорцгоё. За 1 2 3 и. За Америкт хүрээд ирлээ ёо. Ингээл хорд өрөөд ирдэг болтэй. Шилжээл авчиж байгаа юм чи. За яг хаана ирсэн бэ гэхээр Америкийн Лос Анжелес хотод ирсэн байна. Лос Анжелес хотод одоо энэ барилга маань байрладаг. Энэ барилгын маань нэр бол Walt Disney концертын танхим юм аа. За тэгээд энэхүү барилгын талаар ярихаас өмнө эхлээд энэ барилгын зураг цэцлийг гардаж хийсэн архитекторын талаар товч танилцуулъя гэж бодлоо. За тэгэхээр энэхүү бүтээлийг тойрвсан энэхүү бүтээн байгуулалтын зураг цэцлийг хийсэн хүн бол мэдээж Фрэнк Гэри гэдэг архитектор байгаа. Энэ архитектор нь Канада улсад төрсэн, Канадын Торонто хотод төрсэн 1929 оны 2 сарын 28-нд төрсэн ийм хүн байна. Тэгээд түүний аав ээж нь еврей гаралтай хүмүүс байдаг. Тэгээд багасаа айгүй уран бүтээл сэтгэлгээтэй тийм хүүхдээсэн имэн одоо жишээ нь багтаах дурсамжнаас нэрх юм бол имэн өвгийнх нь барилгын дэлгүүрээс нь хаягдл мод авчираад тэр модоор ингээд ямар нэгэн бит дүрс үүсгээд одоо хот энэ төрөө гэж тоглодог байсан байгаа. Тэгээд энэ ч гэсэн сэтгэлгээг нь айгүй задлж өгсөн байх. Тэгээд аав нь болохоор чөлөө цагаараа хүүхдтэйгээ зураг зурж тоглодог байсан гэсэн. Тэгээд ээж нь болохоор музей, театр зэрэгээр дагуулж явдаг байсан. Тэгээд айгүй тийм урлагийн сэтгэлгээ мэдрэмж өндөр хөгжсөн багасаа тийм хүүхдээсэн. Тэгээд 1947 онд гэр бүлээрээ Америкийн нэгдсэн улс руу цагаачлаад тэгээд цагаачлах хугацаанд Фрэнк Гэри маань хүргэлтийн машины жолооч, радион хөтлөгч, тэгээд химийн инженерийн мэргэжлэр хүртэл сурах гэж оролцсон байгаа. Тэгээд энэ хугацаанд ерөөсөө өөртөө тохирох мэргэжлээ сонгож чадахгүйсаар байгаа. Тэгээд өөрийнх нь талаар бодсон байгаа. Би юунд дуртай вэ? Юу намайг аз жаргалтай болдог вэ гэдэг дээр маш сайн бодож тунгаасны эцэст архитектур юм байна гэдгийг ойлгосон. Архитектураар сурах гэж шийдсэн шалтгаан нь бол тэгээд өмнөх хүүхэд байхын дурсамжуудаа бодсон байх гэж би бодож байна. Аавтайгаа зураг зурдаг байсан. Имэтэйгээ тэр модоор тэгж гоё дүрслэл бит болгож тоглодог байсан. Төлөвлөлт хийж тоглодог байсан. Тэгээд ээжтэйгээ музей, уран зураг, театр үздэг байсан гэд бодохоор энэ мэргэжлийг сонгосон. 1954 онд Өмнөд Калифорниагийн их сургуульд архитектурын бакалаврын мэргэжлээр төгсөөд архитектурын бакалавраар төгсөөд тэгээд 1956 онд Харвард их сургуульд хот төлөвлөлтийн мэргэжлээр сурч эхэлсэн байдаг. Тэгээд Walt Disney концертын танхим гээд энэ барилгын талаар одоо ярив. За энэ барилга маань 2003 оны 10 сарын 24 энэ барилга маань 2003 оны 10 сарын 24-нд 2265 хүний судалтай концертын танхимаар одоо нээлттэй хийжсэн. Тэгээд энийг үүсгэн байгуулахад гар бие оролцсон хүн нь Лилиан Дисней гээд Walt Disney-ийн эхнэр. Тэгээд Лилиан Дисней болохоор 1987 онд арт түмэндээ бэлэг болгоод одоо энэ Walt Disney-ийн концертын танхимтай болъё гэж санаачлаа. Одоо өөрийн зүгээсээ өгсөн. Тэгээд зурцлын уралдаан зарлаад 1991 онд тэгээд Фрэнк Гэри маань зураг цэцэл шалгараад 91 онд зураг цэцлөөрөө барилгын ажиллаа эхлэх болсон. Тэгээд 1992 онд барилгын ажил нь эхлээд 92 онд тэгээд газар доорх зогсоолыг хийж эхлээд тэгээд 94-өөс 96 онд барилгын ажил нь нөгөө төсөн мөнгө нь хүрхээ байгаад тэгээд жоохон саатаад төсөн мөнгө нь дутаад 2 жилийн хугацаанд завсарцсан. Тэгээд буцаад энэ төсөн мөнгийг хэмнэхийн тулд зураг төсөвт нь өөрчлөлт оруулах болсон. Зураг төсөвт нь хамгийн анх энэ зураг цэцэл дээр чулуун фасадтай гоёмсог юм гоё чулуун фасадтай байсныг нь металл фасад болгож өөрчилсөн. Тэгээд энд нь Фрэнк Гэри жоохон дургу байсан. Тэгээд 1999 онд оны 12 сараас эхлээд барилгын ажил нь шав тавих ёслолоо хийгээд тэгээд үргэлжлээд энгийн хурдтайгаар яваад эхэлсэн. Тэгээд 2003 онд энэ барилга маань мэдээж дууссан байгаа. Тэгээд нийт барилгачлалтын зардал маань 274 сая төгрөг. За тэгээд хэдүүлээ энэ барилгаараа жоохон аялцгаая. За эхлээд жоохон дээрээс нь эхлэе тийм ээ. За мэдээч Лос Анжелес хот маань одоо бол маш том хот байх
Би ч мэдэхгүй л дээ. За дээрэс нь харах юм бол нэг иймэрхүү тий. За 3D-ээр нь харах юм бол танаас юу шиг харж байна? Базаад тавьсан цаас шиг харагдаж байна. Тэгж байгааз. Яа шилж байна. Тэгэд Фрэнк Гэри маань өөрөө тийм амар тийм чөлөөтэй тийм юмд баригдахгүйгээр сэтгэдэг. Тэгээд дандаа концепт санаагаа ингээд цаасаар илэрхийлдэг. Цаас нь углаад янз бүрийн хэлбэрт оруулаад тэгж одоо санаа концепц олдог. Тийм агуу хүн байсан. За ойр орчмоос нэг тойроод ерөнхийдөө харж тий. Амар өрмөц байгааз. Нэг тийм фантастай бүрийн ойр ойрхон барилгуудыг харах юм бол яг нэг юм байдаг те ийм дөрвөлжинтэй ямар нэгэн геометрийн хэлбэртэй энд бол ер нь тийм долгион яг ийм одоо концертын танхим гэдэг утгаараа тэгээд бас энэ хувь хүний өөрийнх нь урсгал гэж байдаг яг тэрийг илэрхийлж дандаа нэг иймэрхүү загвартай барилганд зурцал гаргадаг юм. Тэгэд энэ нэг анх уралдаан зарлж байхдаа яа шалгарс уралдаан нээлттэй уралдаан энэ барилгын зурцлын уралдааны аягүй нээлттэй зарласан. Тэгээд энд нөгөө Фрэнк Гэри маань төрүүлсэн гол шалтгаан нь одоо олон нийтийн ландшафтыг аягүй маш сайн тусгаж өгсөн гэдгээрээ шалгарсан. Дээрээс нь аягүй гоё тийм урлагийн мэдрэмж төрүүлэх үз ийм төлөвлөлттэй фасадтай ийм долгион хэлбэртэй болохоор сонгосон байх гэж би бодож байна. Одоо ингээл ер нь ихэнх хэсэг нь ийм ландшафт ойр орчим ингээд аягүй гоё цэцэрлэгжүүлэлт хийж гисэн. Одоо энэ хэсэг нь юу вэ те? За чин хэд 3 том танхимаас бүрддэг баха. Тэгэж санаад байна. За яг гол орцноос нэг харчи. Гол орцноос нь харъя. Вау. Янзи. За тэгэд хизээ нэгэн цагт энд бэлгүүдээ гэдэг хүн энд зураг харуулах баха. Дотор тал руу нэрөөсөө орж болдгүй юм байна. Яагаад байгаа юм бол нууц юм болов? Нууц юм байт юм болов дотор талд нь. Йоо, үнэхээр тансаг юм аа. Тансаг юм аа. За дотор талд нь яаж ч жагаад орохыг хичээ. Оруулчаал та. Яаж ч утсан гаднаас нь харуулад байна те. За яах вэ? Вау, энэ ямар гоё юм бэ? Цэцэг шиг. Энэ айгуул дээрээс нь ингээд ус урсаад яг ингээд эргэлддэг байхаа тий. Таалагдчих чинь та нарт. Энэ саяхан чинь тийм байна. Ус урсдаг юм байна. Ус бай. Энэ барилгатай аймаг гоё хосолж ин тий. Тэгэд ер нь бол одоо тэгэл доторх төлөвлөлт гадна фасад, ландшафт энэ гурав аймаг гоё хосолж чадсан байна те аймаг гоё. За тэгээд мэдээч ийм том концертын танхим те. Тэгээд энэ дээр ингээд хамгийн гол анхаарах ёстой асуудал бол эн чинь тэгэл том одоо дөрийн дуучид ирж дуулна. Тэгээд нөгөө хөгжимчд ингээд амар том одоо шоунууд болно шүү дээ энэ дээр чинь. Тэгээд энэ нэг асуудал нөгөө акустикийн асуудал дуугаа яаж шингээх үү те. Дуугаа яаж одоо урд сууж байгаа үзэгч бүр хамгийн хойно сууж байгаа үзэгч хоёрт яг адилхан мэдрэмжээр яг ингээд хүргэх үү гэдэг одоо маш олон асуудал байгаа. Энэ бол хамгийн гол асуудал нэсэн. Тэгээд энийг Фрэнк Гэри тэгээд энэ төслийн багийнхан маань одоо Ясуса Тойота гэдэг хүн тийм мэргэжлийн акустикч хүнээр энэ акустикаа хамтарч хийсэн. Одоо дууны одоо амар төгс байсан гэж одоо энд концертын тоглолтоо хийсэн хүмүүс хэлсэн байна лээ. Одоо 10 хэдэн жил одоо нэг одоо уран бүтээлээ 10 хэдэн жил тоглоод тэгээд энэ ямар ч алдаа гаргаж байгаагүй. Тэгээд энэ танхимд концертын танхимд тоглосон чинь яг тийм жижиг сажиг тийм алдаануудыг би олж харлаа гэд ярилцлага өгсөн байсан. Тэгэхээр төлөвлөлт доторх төлөвлөлт тэгээд энэ дуу шингээлт акустик тал дээр бүр амар сайн төлөвлөсөн гэж ярьдаг юм байна лээ.
Мансимбэр үздэг шиг юм шүү. Тэгээ саяны ярьсанчлан фасадтай аим гоё уйлддаг тий. Гоё маа. Тэгээ төсөв төртг нь ёо амар үсттэй 274 сая гэдэг чи одоо амар их мөнгө шүү дээ. Одоо юу юм бэ? 800 хэдэн тэрбум болох юм ааш. 2003 онд ашиглалтанд орсон шүү дээ тий. Шүн нэг иймэрхүү харагдах юм байна. Шүн бол бас гоё харагдаж байна шүү дээ. Металл фасад дээр гэрэл байгаад тий. Зя тэгээд хэдүүлээ нөө Симпсонгийн хүүхэлдэйн кино байдаг шүү дээ. Симпсонгийн хүүхэлдэйн кинон дээр энэ Фрэнк Гэри архитекторын талаар хэсэг гардаг байхгүй юу? Амар хөвчлөлтэй тэрийг хэдүүлээ үзцгээе. Great! We asked Frank Gehry to build us a concert hall. Bill. Snoopy Stationery. Dear Mr. Gehry, would you please build a concert hall for our town? We may not be the biggest city or the prettiest, but we were the first city in America to abandon the metric system. Frank Gehry, you're a genius. Behold, the new Springfield Concert Hall. And none of this would have happened if not for a letter I received from one little girl. I wrote that letter. You wrote I was the bestest architect in the world? Well, aren't you? All in favor of building a $30 million screw you to Shelbyville? Aye! Get off my masterpiece, you punks. I'll call your mothers. Yo, Frank Gehry, like curvy linear forms much? За амар хөөрхөн байгааз амар тийм яг нөгөө нэг хүүхэлдэйн киногоор яг өөрийнх нь концепц гаргадаг аргыг хүртэл харуулж юм те. Тэгээд тэр яг нөгөө угсралт хийгдэж байгаа үйл явц ч гэсэн мангар хөгжилтэй байгаа те. Амар дөрвөлжин каркас ингээд угсарч ийсэн тал талаас нь ингээд цохиод ийм хэлбэртэй болгочдөг те. Тэр нь бүр амар инээдтэй. Арай зөгнсөн юм шиг байгаа те. Симпсон. За тэгээд сайн хажуугаар саар гэж энэ төсөл дээр нэг асуудал тулгарсан. Фрэнк нөгөө төсөв мөнгө нь Багдад нөгөө чулуун фасадтай байсныг нь металл фасад болгоод өөрчилсөн. Тэгээд энийг нь болохоор Фрэнк Гэри зөвшөөрөхгүй ер нь жоохон дургу байсан. Яагаад дургу байсан бэ? Шалтгаан нь одоо металл фасадтай болсны дараах амьдрал нийгэм хүмүүс нөлөөсөн зүйл нь юу вэ гэхээр одоо энэ металл фасад дээр маань нарны гэрэл ойгоод ойр орчмын барилга оршин суугчид дээр зарим өрөө засалгаанууд нь маш халалт үүсгээд амар халуун болгоод тэгэхэд агааржуулалтынх нь нөгөө нэг төлбөр нь амар өндөр гараад ирсэн гэсэн. Тэгээд энэ дээр зам дээр явгууны зам дээр бүр зарим ойсон хэсэг дээр нарны гэрэл ойсон хэсэг дээр 60 градусын халалт үүссэн гэсэн. Бүр аимшигтай. Тэгээд энэ дөрвөн замын уулзвар те одоо энэ замууд байгаа шүү дээ. Ингээд тойроод энэ замууд дээр хосол аваар их гарсан. Нарны энэ гэрэл гэлбад энэ барилгын фасад дээр байгаад тэгээд хосол аваар амар нэмэгдсэн гэд. Тэгээд ийм гомдлууд ирж исэн учраас энэ фасадын зүлгэж нөгөө нэг гэлтгансан ойсон хэсгүүдийн нэр нь зүлгээд жоохон бууруулсан гэсэн. Тэгээд жоохон баг зэргийн нар ойдог болгоод өөрчилсөн гэсэн. Фрэнк Гэри бол дотроо л яг ийм байсан, ийм үр дүн гарна гэдгийг мэдэж байсан болохоор л ер нь дурамчхан байсан байж таараа. Тэгээ Монголд жишээ аваад хэлэх юм бол нөгөө 104 замын тэнд нэг барилга байна штэ. Цочид буудлын байдаг хаа. Яг 104 замын уулзуур дээр өндөр 10 хэдэн давхар нэм шилэн голд фасадтай. Шилэн фасадтай. Тэгээд ийм голд алтан шаргал өнгөтэй. Тэгээ 104 зам дээр ингээд яг ингээд нар жаргаад нэг 6-аас 8 цагийн хооронд зогсож явахад манай нар маань яг ингээд төв зам зүүн баруун одоо 5 шараас хавцарч хилээд яг ингээд чанх тусдаг байхгүй нар жаргахта. Тэнгүүд яг 104 зам дээр машинтай зогсож явахад амар нүдрүүг ялгадаг тэр шар өнгийн яжидл шар болохоор бүр ингээд нарны шар туяа ингээд амар нүдрүү ингээд гэлбуулдаг. Тэр нь бас их төвөгтэй санагдсан.
Тэгээд энэ бол архитектор бидний анхаарах ёстой зүйлүүдийн нэг. Тийм болохоор иймэрхүү зүйлүүдийг одоо энэ барилга баригдаад дуусны дараа ойр авийн эдийн засаг, ойр авийн хүн нийгэмдээ яаж өөрчлөлт авчрах уу, үр дүн гаргах уу гэдгийг маш сайн судалж мэдчих ёстой зураг төслөө эхлэхээс өмнө. За. Тийм байна. За, ийм сайхан барилгын талаар ярьж өглөө. За. Надтай хамт байсан баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.